Сайн байцгаана уу сонсогчдоо. За манай Data Play podcast-ийн 4 дахь дугаар тавтай морил. Би байна. Сайн байцгаана уу, би Уянгай. За өнгөрсөн дугаараар би судалгааны аргуудын талаар дэлгэрэнгүй ярьсан. Өнөөдрийн дугаараар асуулгын хуудас боловсруулалтын талаар ярив. Тэгэхээр судалгааны асуулга гэж яг үг хэлвэлээ. За судалгааны асуулга гэдэг нь бол тухайн зорилгын хүрээнд сонгогдсон аргачлалын дагуу мэдээлэл цуглуулах зорилгоор логик дараалтаа тийм зохиосон асуултуудын багцыг хэлж байгаа тийм. Тэгээд судалгааны асуулга нь бол дотроо бүлгүүдтэй, бүлгүүд нь дид бүлгүүдтэй. Тэгээд тэдгээр нь аргаасаа хамаарат ямар ч бүтцтэй гэж болно тийм. За тэгээд хоёулаа ер нь жишээн дээр тайлбарлая явъя тийм. За тэгэхээр хэдүүлээ сэтгэл ханамжийн судалгааг өнгөрсөн дугаар жоохон дэлгэрэнгүй үзсэн болохоор энэний жишээг аваа явчих. Сэтгэл ханамжийн судалгааны асуулга дээр бид нэр ерөнхий мэдээлэл, за судалгаанд оролцогчдын үндсэн шин чанар, тэгээд үндсэн асуумжийн хэсгүүд гэсэн 3 ерөнхий хэсэгтэй. За тэгээд ерөнхий мэдээллийн хэсэг дээр бол бид яг манай бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа хэрэглэгч мөн хэсэг, за ерөнхий судалгааны менежменттэй холбоотой асуултууд орж ирдэг. Жишээлх юм бол судалгаан авагчийн дугаар, авч буусаар өдөр, байршил гэх зэрэгээр. За энэ хэсэгт мөн шалгуур асуултууд орж иж болдог. Энэ нь бол ихэвчлэн одоо манай бүтээгдэхүүнийг яг ашиглаж байгаа хэрэглэгч мөн хэсэг. Эсвэл одоо сүүлийн 1-6 сард ч юм уу тий бүтээгдэхүүнээ ямар нэгэн байдлаар худалдан авалт хийсэн хэсэг. Энэ нь болохоор нөгөө бүтээгдэхүүн худалдан авалттай холбоотой тухайн хэрэглэгчийн санах хойно одоо хэр тод байгааг ерөнхийдөө бол илэрхийлдэг байгаа юм. За тэгээд бүр төвөртэй холбоотойгоор хэрэв бид навьжилсан одоо төвөр хийж байгаа бол нас хүйс ажил мэргэжил боловсролын хязгаарлалтуудыг оруулан явдаг гэсэн үг. За судалгааны оролцогчийн шин чанарын хэсэг 2 дахь хэсэг нь тийм. Энэ дээр бол оролцогчийн нас хүйс боловсрол, ажил мэргэжил, орлогын төвшин, амьдрах орчин, за гэр бүлийн байдал, гэр бүлийн гишүүдийн тооч гэдэг юм уу тийм. Яг тухайн нэг судалгаанд яаж бид нар сегментчлэх гэж байгаа тэрнээсээ хамаарат тийм мэдээлүүд нь өөр өөр байна гэсэн үг тийм үү. За тэгэхээр үүний дараа бол үндсэн асуумжийн хэсэг орж ирнэ. За үндсэн асуумжийн хэсэг бол яг тухайн сэтгэл ханамжийн судалгааны аргачлалтайгаа бол шууд холбоотой. Тэгээд энэ сэтгэл ханамжийн судалгааг хэрэглэгч бүтээгдэхүүн одоо үйлчлэгийнх нь яг юунд нь сэтгэл ханамжтай байгаад байгаа, юунд нь сэтгэл ханамжгүй байгаад байгаа тий тэр хүчин зүйлүүдийг тодорхойлох. Тэгээд ингээд цаашлаад үнж хэрэглэгчдийнхээ бол одоо үнж хэрэглэгч болоход нь нөлөөж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлох зэрэг ингээд задраад явнаа. Тэгэхээр энэ хэсэг маань ерөнхийдөө бол яг гол хэсэг байгаа тий. Тэгэхээр энэ хэсэг дээр бид нэр яадаг вэ гэхээр одоо судлах гэж буй бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ шин чанар, за тэгээд түнэртэй холбоотой асуултуудыг ерөнхийдөө бол оруулж явдаг. За жишээлбэл өөрийн телефоны зах зээлийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаан дээр бид нар авч үзэж байгаа болохоор энэ нь бол яг үндсэн мэдээллийн дараах хэсгүүдтэй байна. Нэгдүгээрт нь бол бүтээгдэхүүний чанар, сүлжээний чанарын асуултууд орж ирнэ. Хоёрдугаарт нь бүтээгдэхүүний худалдаа авалт төлбөр төлөлттэй холбоотой асуултууд. За гуравдугаарт нь мэдээлэл хүргэлт болон тухайн хэрэглэгч бидний хүргэж байгаа мэдээллийг хүлээж авах сургагдаад одоо хэр сэтгэл хангалуун байгаа юм. За дөрөвдүгээрт нь үйлчилгээ буюу одоо үйлчилгээний ажилтан нэмэх нь одоо лавлах төвийн ажилчдын үйлчилгээний чанар байна. За тэгээд тавдугаарт нь бид нар компани имижтэй холбоотой нэг цөөхөн хэмжээний асуултуудыг оруулаад авчиж болдог байгаа. 6-р нь мэдээж хөнгөлөлт урамшуулттай холбоотой асуултууд. За тэгээ сүүлд нь бид нэр борлуулалтын сувагтай холбоотой манай бүтээгдэхүүн үйлчилгээг хэн ханаас авдгийг тэрэндээ сэтгэл хангалуун байгаа мó гэдэг ийм яг үндсэн 7 хэсгээс бүрдэж байгаа. Тий. За тэгэхээр энэ 7 одоо бүрэлдэхүүн хэсэг бол бит хоёрын нэг жишээн дээр ингээ гаргаж ирж байгаа 7 асуулт тий. 7 бүлэг болж байгаа. Магадгүй одоо 8, 9, 10, 15 ч байж магадгүй. Яг зүгээр бит хоёрын кейс дээр бол энэ 7 ингээ байх юм шиг санагдсан. Тэгэхээр бүтээгдэхүүний хувьд бол одоо жишээ нь өрн телефоны компани бол бүтээгдэхүүний хэсгээ задлаа ярихад тий. Яриа, мессеж, за дата буюу одоо интернет үйлчилгээ, тэгээд төрөл бүрийн одоо нэмэлт үйлчилгээнүүд тий. Тэгээд тусгай дугаараа үйлчилгээнүүд, тэгээд нөгөө олон улс зорчгод хэрэглэдэг олон улсын яриа тий. Нөгөө roaming үйлчилгээ гэдэг тий. Тэгээд мөн одоо дугаар худалдаа авах үйлчилгээ гэдэг юм ингээд айгүй олон үйлчилгээ бол байж болдог. Тэгэхээр эдгээр одоо бүх үйлчилгээнүүдтэй холбоотойгоор бид нар сэтгэл ханамжийн асуултуудыг боловсруулна гэсэн үг. Тэгээд сэтгэл ханамж маань мэдээж өмнөх дугаар дээр бид нар бас ярьжсэн 1-ээс 5-аар үнэлнэ. Нэг нь бол маш сэтгэл ханамж маш багтай, 5 нь сэтгэл ханамж маш өндөртэй байна гэсэн юм үнэлгээтэйгээр явна. Гэхдээ 5, 7, 9 ч гэж бас үнэлж болох бах тий. Тийм яг уу сэтгэл ханамжийн судалгааны аргачлалууд бол олон төрөл байдаг л да. Яг ямар сэтгэл ханамж одоо ямар аргачлалыг ашиглаж байгаагаас хамаарна. Зарим нь болохоор 1-ээс 10-аар үнэлсэн ч байдаг, 1-ээс 7-аар үнэлсэн ч байдаг. Тэр бол яг тухайн байгууллагын сэтгэл ханамжийн ямар арга аргачлалыг авч ашиглаж байгаатай холбоотой гэсэн үг. За дараа нь бүтээгдэхүүн худалдаа авахтай холбоотой тий. Худалдаа авах процесс нь бол хэр энгийн, төлбөр хийх нь хэр амар байгаа вэ тий. Аль төлбөр төлөлтийн эсвэл худалдаа авалтын арга нь илүү одоо хэрэглэгчд илүү таалагдж байгаа, илүү ойр байгаа гэдэг асуултууд байж болно. За жишээлбэл онлайнаар худалдаа авалт хийхэд алдаа их заадаг гэж болно тийм үү. Одоо яг онлайн худалдаа бол аягүй их болсон. Тэгтэл зарим одоо платформоос худалдаа авахд бол бас төлбөрийн системтэй холбоотой асуудал одоо бас байгаад байгаа гэж байгаад байгаа тийм. Зарим нэг одоо жишээ нь
кино театрын билет захиалахад бол за миний туршлагааслаа би бас хэд хэдэн удаа бас жоохон асуудалтай л байсан. Тэгээ энэ бол одоо хэрэглэгчийг бол одоо заавал одоо салбар руу очих юм уу те ийм одоо юунд хүргэдэг одоо тийм нөхцөл байдалд хүргэдэг. Тэгээ энэ эргээд нэг сэтгэл хангамжт нөлөөлнө те. Тийм. Тэгэхээр тухайн байгууллага хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг ямар сувгуудаар хүргээд байгаа. За тэгээд тэр сувгуудад хэрэглэгчид сэтгэл хангамжтай байгаа юу үгүй юу гэдгийг бид нэ тодорхойлж шаардлагатай. Ягаад тэгэхээр тухайн байгууллага маань бүтээгдэхүүнийхээ мэдээллийг хэрэглэгчид хүргэж худалдан авах сэтлийг ингээд төрүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр жишээлх юм бол одоо байнгын онлайн байдаг, онлайнаар мэдээлэл авдаг хэрэглэгчид байна. Ялангуяа сүүлийн үед нөгөө технологи хөгжсөнтэй холбоотой энэ төрлийн хэрэглэгчид бол маш их болсон. Тэгэхээр зурагтаар ингээд бид нар байнгын зурагтын реклам ингээд явуулаад байдаг. Тэгээд өөрсдөө ингээд маш сайн одоо мэдээлэл хүргэж ингээд байтал яг тэр нэг онлайн байдаг хүчм одоо гол хэрэглэгчтэй ингээд хүрч чадахгүй болчихно гэсэн үг тий. Тэгэхээр яг энэ хэрэглэгчд маань одоо биднэрт ерөөсөө мэдээлэл байхгүй байна. Бид нар мэдээлэл авч чаддгүй гэсэн тийм одоо санал гомдол ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол буцаагаад тэдгээр хэрэглэгчдийн сэтгэл хангамжийг одоо мэдээлэл хүргэлтийн тал дээр одоо бууруулж байгаа гэсэн үг болж байна. За дараа нь бид нар үйлчлэгээтэй холбоотой тий. Одоо үйлчлэгээтэй холбоотой гэхээр лавлах утсаа авахгүй удах ч юм уу те чат бичгээр чатанд хариулахгүй байх ч юм уу те одоо сүүлийн жишээлбэл би нэг бас нэг кино түрээсэлж үзэх гээд сүүлийн 2 удаа бас фейлдчихэд байгаа. Тэгээд тэр нь яасан бэ гэхээр киногоо түрээслээд мөнгөө төлждөг. Тэгээд яг үзэх гингүүд төлбөр орцсон хэрнээ нөгөө киногоо ингээд одоо тоглож болохгүй плей хийж болохгүй. Тэгээд энгүүд лавлах руу залгангууд лавлах нь ажлын өдөр холбогдно гэдэг чатаар залгангууд ажлын өдөр 9-өөс 18 цагийн хооронд холбогдно гэсэн. Тэгэхээр энэ чинь жишээ нь бол хэрэглэгч бол мэдрэхгүй байгаа байхгүй. Би бол ажлын өдөр ажлын цагаар кино үзнэ гэж байхгүй шүү дээ угаасаа тий. Тэр үед ингээд асуудал гарна гэж одоо таамагладаг нөр аяг алдаатай тий. Аль болох амралтын өдөр оройгоор юм уу шөнө мөн аяг бол кино үзнэ шүү дээ. Тэгээ тэр үед харин тэр хүмүүс асуудал гарахад яаж туслах уу гэж одоо үйлчлэгээнийхээ бодлогыг тэр нь тааруулж тийм ээ тэр хэрэглэгчээ мэдэрч ингэж яах хэрэгтэй. Тийм надад бас ижил төрлийн жишээ тохиолдчихсэн. Яг нөгөө мэдээж ажлаа тараад ингээл юм хийгэл тэнгууд нөгөөдг нь ингээ болох байцдаг. Тэнгууд ингээ бацаа холбогдгонд ажлын цагаар холбогдно гэдэг. Тэгэхээр тэр бол надад ингээ тохирохгүй. Миний сэтгэл хангамжийг нэлээд бууруулсан л та. За тэгээд үүнтэй холбоотойгоор бид нар яаж юм хэрэг компани имижийн асуултууд бол орж ирж байгаа. Ялангуяа хэрэглэгчид одоо үед компанийн одоо нүүр царай тий компани имиж нь тухайн хэрэглэгчийн ингээд статусыг ингээд тодорхойлдог болсон тий. Жишээлбэл би одоо илүү байгальд ээлдэг бүтээгдэхүүн хэрэгэлд одоо үйлдвэрлэдэг тийм байгууллагын бүтээгдэхүүнийг хэрэгжилж байвал би илүү одоо сэтгэл хангамжтай өөртөө бардам байх гэж байна. Яг тэгэхээр би байгалыг ингээд ээлтэйгээр ингээд яагаад байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бид нэр яг нөгөө бүтээгдэхүүний нэр хүндэд одоо хэр сэтгэл хангамжтай байдгийг, байгууллагын нэр хүндэд хэр сэтгэл хангамжтай байгаа юм. За тэгээд манай байгууллагад итгэл байгаа мөнгө хүмүү гэдгийг бид нэр энэс цаашаа ингээд олж болдог. За тэгээд ялангуяа энэ маань цаашаа компани амлалтандаа хэр хүрдэг вэ гэдэг зүйлтэй ингээд холбогдоо явдаг учраас ер нь бол бид нэ байгууллагын имижтэй холбоотой хэд хэдэн асуултуудыг бол оруулж ирэх шаардлагатай болно. За тэгээд жишээлх юм бол сүүлийн үед ингээд нөгөө томоохон шагналын сантай урамшууллуудыг нэлээд зарладаг болсон тийм. Тэгэхээр нөгөө хэрэглэгчид жишээлх юм бол энийг одоо ингээд танилцалтаа өгдөг ч юм уу яадаг чинь тийм хөдөө ингээд сөрөг сэтгэлтэй байгаад ах юм бол тэр маань ингээд нөгөө тухайн хүний харах өнцгөд нөлөөлөд тухайн компанийн одоо итгэлийг нь бууруулаад сэтгэл хангамжийг нь бууруулна л гэсэн. Одоо нэг тийм таалагдсан байгууллага чинь сүултээ тэгэл за эдгээр угаасаа л нэг тийм чамбаа хүмүүс чамбаа компани тэгэхээр сайн юм хийсэн байж тараа гэдэг нэг санагдаад байдаг тий. Тэгдэг тийм. Тэр бол одоо яг тэр нөгөө брэнд имиж нэст тий. Тийм. Тэгэхээр яг тиймгүүд зүйлийг бид нэр хэрэглэгчтэй суулгаж чадсан байна уугүй юу гэдгийг бас хэдхэн асуултаар сэтгэл хангамжийн судалгаан дээр ингээд хандчихж болно. За дараагийн бит хоёрын нэг жишээн дээр гарч байгаа юм бол байгууллагын хөнгөлөлт урамшууллын систем тий. Тэгэхээр хэрэглэгч үнэ ч болох тусам бол их хүлээлттэй болж эхэлдэг. За би одоо танаа бүтээгдэхүүнийг 10 жил хэрэглэж байхад одоо танаах ингэхгүй нэг ч урамшуулга гэсэнгүй өнтергээ тий. Тэгэхээр тэрхүү хүлээлтэд одоо хөнгөлөлт урамшууллын систем нь бол зохицож байна уу тий. Тухайн хүний хэрэгцээ шин чанарт нийцж байгаа эсхийг бол аюу сайн бас баталгаажуулж асууж явах хэрэгтэй. Жишээлбэл одоо миний төрсөн өдрөөр бол нэг өдөр үнгүй ярих ингээд одоо ирэх юм бол те магадгүй би одоо угаасаа нэг үнгүй ярьдаг ч юм уу эсвэл ярьдгүй бол яа баг утас нэг бага ярьдаг үнэдийн төр бол магадгүй нь бол айгүй тохиромжгүй те тэрний бол магадгүй дата бэлгэлдэг ч юм уу одоо юу гэж болох өөр одоо яг тухайн үнийг хэлдэг. Энэ миний жишээ тий надад бүр дата үнгүй ярихаас илүү дата илүү хэрэгтэй байдаг. Тийм. Тэгэхээр энэ мэтлэн бол энэ хөнгөлөлт урамшууллын систем ээ тэгээд
тэр 3 жил, 5 жил, 10 жил болж байгаа хэрэглэгчтэйгээ яаж ажиллах вэ? Тэр нэг loyalty system тийм ээ. Энийг бол яаж хөгжүүлэх вэ? Яаж бас бодиттой байх вэ гэдэг дээр бол бас анхаарч явах хэрэгтэй. Аха. За тэгээд хамгийн сүүлд нь бол бид нар борлуулалтын сувгийн хувьд одоо хэрэглэгчид хэр ойлгомжтой байгаа юм. Бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд одоо хэр ойр хоол зорчих. Эсвэл бүтээгдэхүүнээ ингээд очиж авах гэсэн чинь олдцтой байгаа мó үгүй юм уу тий. Тэгээд яг бүтээгдэхүүн үйлчилгээний худалдаж авах тэр арга нь хэлбэр одоо ойлгомжтой байгаа хэсэгтээ бид нар асуултууд оруулж ирэх шаардлагатай. Ягаад гэвэл хэрэглэгч одоо манай бүтээгдэхүүнийг авах гээд ингээд зорьцсон. За тэгээ ингээд нэг эхний дэлгүүрлөөр байхгүй, за дараагийн дэлгүүрлөө орсон чи байхгүй, гуравт дэлгүүрлөө орсон чи байхгүй байх юм бол тий. Тэр хэрэглэгч ижил төстэй бүтээгдэхүүнийг худалдаж авах магадлал нь бол төдий чинь яг нэмэгдчихээн гэсэн. Тэгэхээр бид нэр нэгдүгээртээ бол яг ингээд нөгөө бүтээгдэхүүн борлуулах боломжийн алдчихна. Хоёрдугаар бид нэ тухайн хэрэглэгчийн ингээд сэтгэл ханамж доогүй байлгахад дахин эрэхтэй дахин худалдаж авахын их тэр боломжийг бас алдчих учраас ер нь бол яг борлуулалтын сувагт хэрэглэгч хэр сэтгэл ханамжтай байгаа вэ гэдгийг бол судлах шаардлагатай. За саяын одоо 7 жишээн дээр одоо бид нэр гаргаж ирсэн үндсэн асуултуудын 7 бүрэлдэхүүнийг бол бид өөрсдөө тайлбарлалаа тийм. Тэгээд заавал энэ 7 бол байх алгүй тийм. Одоо яг тэр асуумж аргачлалаас хамаарат байгууллага үйлчлэгээ бүтээгдэхүүн үйлчлэхээс хамаарат бол өөр байна. Тэрийг бол тайлбар өөрсдийнхөө бүтээгдэхүүнд тааруулаад гаргана гэсэн үг. За одоо бид хоёр болохоор яг асуумжийг одоо сайн асуумж боловсруулахад зайлшгүй анхаарах ёстой нэг 3 тийм бүлэг асуудлыг ярих гэж бодож байна тийм. За нэгдүгээрт нь бол мэдээж нөгөө агуулгатай холбоотой хэд хэдэн зүйлүүдийг бид нэр анхаарч үзэх ёстой. Нэгдүгээрт бол яаж байгаа гэхээр нөгөө манай асуултууд маань хоорондоо маш их логиктэй байх ёстой. Хэрвээ ингээд бид нэр ингээд хүссэн асуултуудаа ингээд оруулаад байдаг. Тэгэл авсан чинь нөгөөдөлөө хооронд нь холбож анализ хийж логиктай мэдээлэл үр дүн гаргаж ирж чадахгүй бол яах вэ? Тэгэхээр асуулгын хуудас зохиох гэдэг маань өөрөө бол маш төвөгтэй ажил. Ялангуяа асуултуудыг логик уялдаа холбоотой энэ үүний үр дүнд бид нэр юу гаргаж авах вэ гэдгийг бол маш нарийн тодорхойлох шаардлага үүсдэг. Тэгэхээр нэгдүгээр бид нар асуултын логикийг маш нарийн хангах хэрэгтэй. За тэгээд одоо сая бид нар ярьсан нөгөө жишээлх юм бол өрн телефоны зах зээл дээр хэрэглэгчийн судалгаан дээр те бид нар 7 хэсгийг оруулж болдог гэдэг. Тэгсэн чинь бид нар одоо 7-г биш ингээд 4 хэсэг бүлэг бүхий асуултуудыг оруулаа 3-ыг ингээ орхисон бай гэж бодъё л да. Тэнгууд тэр 4 нь магадгүй одоо гол асуултууд биш болоод таарсан. Тэгээ сэтгэл ханамж өндөртөө байсан чинь яг манай судалгааны үр дүн өндөр гэж гарчин тий. Тэнгууд тэр маань бол ингээд худал мэдээлэл болчихно гэсэн үг. Тэгэхээр бид нэр яг гол асуултуудаа бүгдийг нь оруулсан уу? Яг энэ үндсэн бүлэг асуултуудаас яг биднэрт хэрэгтэй сэтгэл ханамжийг үнэлж чадж байгаа тэр асуултуудаа оруулсан байна уугүй юу гэдгийг бол нарийн шалгах шаардлагатай. Эрен бүндэртэй асуултууд ч гэдэг юм уу тийм. Магадгүй асуумжийг аяг уртуулаад байгаа бол магадгүй тэгэл эрен бэлж байгаа л тий. Тий аль нь чухал вэ гэж байгаа л хасаа танаж эхлэн л гэсэн үг л тий. За тухайн асуултын одоо хэлбэр нь тэ өөрөө бас нөгөө нээлттэй байх уу, хаалттай байх уу, матрицсан байх уу гэдэг юм уу. Тухайн одоо асуултын хэлбэрүүдийг аягүй зөв сонгох хэрэгтэй. За ямар асуултыг нээлттэй буюу судалгаанд одоо оролцогч бичихтэй ямарыг нь бол хаалттай одоо хариултаас нь сонгох асуултууд байх вэ гэдгийг бол тодорхойлох хэрэгтэй тийм. Тэгэхээр одоо нээлттэй асуултыг бол одоо бид цэгцлэн боловсруулахад бол маш төвөгтэй байдаг. Уг нь асуухад аягүй амархан тийм. Юу гэж бодож байна? Дажгүй байна энэ одоо тэгэл хэлнэ үг гэлдэг. Гэхдээ дараа нөгөө нэгтгэж боловсруулахад аягүй хэцүү цаг хугацааг шаарддаг. Ер нь бол нээлттэй асуулт асуухын бас нэг төвөгтэй тал нь юу вэ гэхээр зарим тохиолдолд хүмүүс яг юу хэлэх гээд байгаа юм мэддэг. Тэгээд үүнээс гадна бид нар хитрхийн олон ийм төрлийн асуултууд оруулах юм бол хүмүүсийг залхаагаад тэгээд асуултын жигнэсээ бодож хариулахад саргалж хэлдэг. Ягаад гэхээр энэ маань судалгааны төрөлтэй хамаатай л да. Бид нар фокус групп хийж явал энэ бол нэг өөр хэрэг. Зүгээр бид нар ярьслан араар судалгаа авч байгаа тохиолдолд хүмүүс тийм их асуултанд ингээд зогсоод хариулт өгөөд байна гэдэг бол ер нь ховор. За тэгэхээр асуултуудыг бас нөгөө зөв асуусан тэгээд үг хэллэгийг бол бас зөв сонгосон байх хэрэгтэй тий. Ямар нэгэн тийм хоёрдмол утгатай эсвэл хүн болгон одоо өөрөөр ойлгож болох үг хэллэгийг аль болох одоо зөв ашиглах хэрэгтэй. Магадгүй заримыг нь бол ашиглахгүй байх тий. Тэр үгээ зөв сонгох. Жишээлбэл одоо сэтгэл ханамжийг та сэтгэл ханамжтай юу ханамжгүй юу гэдээ асууж байгаа. Хитрхи ерөнхий тий. Ханамжгүй. Магадгүй зарим тохиолдолд тий. Тэгэхээр бид одоо оноогоор задалдаг ч юм уу тий. Гэхдээ үүнд одоо мэдэхгүй бусад тодорхойгүй гэсэн хариултууд бол чинь оруулах нэг тохиромжгүй. Магадгүй зарим хүн бол жоохон бодхоосоо залхуураад тий. Мэдэхгүй гэж шууд тэрийн дуулчаад магадгүй явчих бас магадaltaй. Тийм. Тэгээд энэ дээр одоо нэг судалгаатай холбоотойгоор ямар нэгэн жишээ байгаа юу? За жишээлбэл одоо саяхан нэг найз маань асуултынхаа одоо хариултанд
сайн дунд муугаас ингээд сонгох гэдэг юм асууж зохиодсон байсан л да. Гэтэл нөгөө ихэнх хүн дунд гэд хариулсан. Тэгсэн чинь энэ тохиолдолд яг дунд гэдэг нь ингээд нөгөө ерөнхий хариулт болчихж байгаа шүү дээ. Сайн ч юм уу муу ч юм уу тэгээ дунд гэдэг. Тэгээ манай бүтээгдэхүүн шүү дээ дунд гэж болохгүй те. Тэгэхээр энийг нэг илүү нөгөө нарийн одоо хэмжих шаардлагатай болсон. Тэгмээ дараа нь бид нар зөвлөө дахиад нөгөө асуумжаа ингээд шалгаад дахиад судалгаа асуусан байхгүй. Гэтэл нөгөө оноогоор ингээд үнэлсэн чинь нөгөө дундад байсан хүмүүс маань ихэнх нь муу тал руугаа ингээд ороод ирсэн. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол муу гэдэг тал руу нь бол илүү хүмүүс үнэлгээ өгсөн байх шинэ тий. Тэгэхээр энэ мэтлэн ингээд бол ямар хэмжээнд задлах вэ гэдгийг бас аюулсан анхаарах хэрэгтэй. За тэгэхээр хоёрдугаар ерөнхий анхаарах зүйл юу вэ гэхээр бид нэр асуунж авах процесстэй холбоотой нэг хэсэг зүйл байгаа. Үүнд бол асуултын хуудасны урт, за тэгээ нийт асуултын тоо, тэгээд нэмэх нь одоо хинээс хаанаас хэрхэн яаж авах вэ гэдгээ бид нарийн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр бол жишээлбэл одоо гадаа хүүтэнд ажилладаг хүмүүсээс бид нэр 30 минут асууж чадах уу тий? Тэр хүн айгүй тий ядаа хэцүү шүү дээ. Магадгүй годомжинд тий өвөл хасах 20 градус 12 сард тий хасах 20 градус байгаад бид нар годомд хүнзэгсээ 30 минутын асуумж авна гэж бараг бүтэхгүй тий. Магадгүй 30 секундын дараа за би таарад байна би явлаа эсвэл айгу хурдан халтурдаад ингээд бүглэх жишээ нэ тий. Тэгэхээр яг тэр нөгөө нэг асуумжийг хинээс авах гэж байгаа, хаанаас авах гэж байгаа гэдэг тэр процесс айгу сайн бодох хэрэгтэй. За тэгээд манайханд бас нэг нийтлэг нэг юм гаргадаг алдаа гэдэг. Тэр нь юу вэ гэхээр за ер нь одоо компаниуд жишээ нь ингэдэг л дээ. За арга зүйн та нар боловсруулаад өгч гэдэг. Бид нар өөрсдөө data collection хийж манай компани айгу олон ажилчтай гэдэг. Тэр компанийнхаа ингээ 200 хүнд жишээ нь асуумжаа тараагаад өгчдөг. Тэгээд тэгэхээр тэр чинь өөрөө тухайлбал яг авахын хувьд бол хямдхан тий мэдээллүүд цуглуулдаг. Тийм. Гэхдээ бол яг вөхөр компанийн ажилчдын гэр бүлээс нь мэдээлэл цуглуулж гэсэн найз нөхдөс нь тий. Тэгэхээр тэр өөрөө ямар ч одоо хэрэггүй тий нөгөө төвөр өөрөө ямар ч оновчлолтой биш. Тэгэхээр энийг бол жишээ нь манай хэрэглэгчд бол бас нэлээд санал тавьдаг. Одоо яг нөгөө судалгааныхаа зардлыг жоохон багасгах гад тий. За манайхаас нэг 200 судлаач гаргачих яагаад. Тэгээд тэр бол өөрөө боломжгүй тий. За тэгэхээр бас нөгөө энэ тохиолдолд бид нэр яаж болдог вэ гэхээр утсаар авч болдог. Яг утас нь бол зүгээр ингээ холбогдоод ирчих учраас хүн явуулснаа арай жоохон зардал багтай байдаг. Гэхдээ бас нөгөө арга болгон давуу тал суралцаатай байдаг шиг энэ утсаар бид нэр 30 минут хүртэлх одоо тийм их судалгааг бол авч ирүүлж чадахгүй. Ихэдлээ ихэд та ингээ бодохоор өөр хүнтэй ингээ утсаар ярихаар бүгдээрээ завгүй. Тэгээ 5 минут бараг заримдаа аав ээжтэйгээ яаж амжих байгаа шүү дээ. Тэгэхээр бусад хүнд одоо ингээд 5-аас илүү минут зарцуулаад асуултанд хариулаад сууж явах тийм завтай хүн орчин үед байхад байсан. Тэгэхээр уцаар авч байгаа судалгаан дээр бол бараг эхлэхэд 5-6 асуулт бараг орж ирж байгаа. Тэгээд нөгөө асуулгын хуудас те одоо хэтэрхий урт олон асуулт агуулсан байх тусмаа те худал мэдээлэл цуглуулах магадлал нь айгүй ихсдэг гэдгийг бас та хүн бас айгүй сайн анхаараарай те. Ер нь л хүн ингээл жоохон ингээд сунжраал ирэх тусам дараагийн ажил руугаа яарна эсвэл ингээд айгүй хурдан дуусахыг эрмэлзэж эхэлдэг тийм учраас яг тухайн хүмүүсийнхээ яг бодоод төвлөрөөд хариулах тэр боломжит цаг хугацааг зөв тооцоолоод тэр нь тохирсон тийм одоо тийм асуумжийн урт үйл бас зүгээр тийм. За тэгээд хамгийн сүүлний судалгааны асуулга боловсруулахтай холбоотой хамгийн чухал анхаарах зүйл юу вэ гэхээр хизээч судалгааны асуумжийг боловсруулчаад шууд судалгаа авч болохгүй. Бүр never ever. Ягаад гэвэл асуумжийг бид өөрсдөө ингээд зохиогоод одоо компани зүгээс ингээд зохиоцсон байгаа. Тэгэхээр бидний харах үнцэг туршлага тэр үндэслээд зохиогдсон. Хэдийгээр бид нэр ингээд хэрэглэгчийг төсөөлөх байдлаар ингээд зохиогоод байгаа боловч бидний ингээд нөлөө маш их орсон байдаг. Тэгэхээр бид нэр яах ёстой вэ гэхээр цөөхөн тооны хүн дээр одоо би хэрэглэгч дээр ч юм уу те туршилт хийгээд тэдний санал сэтгэлийг аваа буцаагаад асуулгадаа тусах ёстой. Үүнээс гадна бол бид нэр төлөвлөлттэй холбоотой хэд хэдэн асуултуудыг гаргаад ирчих болно. Жишээлх юм бол нэг асуултыг нэг хүн хэр удаан бүгэж дуусгаж байгаа. Тэгээ асуултууд нь ингээ хоорондоо ойлгомжтой байгаа эсэ ямар нэгэн тийм хоёрдмал утгатай үг хэлдэг байх юм бол тэрийг ямар байдлаар ойлгож байгаа юм. За тэгээд одоо нэг тухайн хүн яг хаа хүрээд ингээ захлахад ингээ орхиод худал мэдлэл ингээ авах боломж бүрдэж байна тий. Гэх мэтлэнгээр бид нэр төлөвлөлттэй холбоотой нэлээд олон асуудлуудыг бол ингээ гаргаад ирж болдог. Тэгээд одоо шууд ингэж хийгээгүйгээр ингээ шууд судалгаа авснараа яах вэ гэхээр бид нэр нэгдүгээр худал мэдээлэл цуглуулагдана. Хоёрдугаар хэрэг бид нэр логикийн ямар нэгэн алдаа гаргацсан байгаа юм бол бидний анализ маань худлаа болгоно гэдэг нь тий. Тэгээд бид нэр ер нь бол яах вэ гэдэг дахин судалгаа авах юм уу? Тэгэл нөгөө цаг зав хөрөнгө мөнгөний асуудал гарч ирнэ гэсэн үг байхгүй дахиад. За тэгэхээр энэ бол ингээ ерөнхий ингээ 3 бүлэг ингээд
зөвлөмжтэй бүр одоо анхаарах юм хэллээ. Тэгээ одоо жишээ нь биднээс бас ингээд зөвлөмж авдаг ч юм уу одоо ингээд ямар нэгэн байдлаар ингээд манай найзууд ч юм ингээд холбогдоод яхаараа өөрсдийнхөө тэр боловсруулсан асуултаа айгу супер гэж боддог. Энэ бол бас айгу тийм. Бид нар өөрсдөө дандаа нэг юм дороо баястай болчдөг шүү дээ. Ингээд одоо өөрсдийнхөө бүтээсэн юм гээд айгу гоё гэл тэрийг энийг л өөрөө тэрэндээ итгэцэн тий өөрөө тэрэндээ дурлцсан. Тэгэл одоо бусцаас айгу хамгаалдаг тий. Тэгэхээр угсаал хүн чинь нэг өөрийнхөө хүүхдэд хайртай байдаг шиг л тий өөрийнхөө бүтээл болгоно хүн чинь хайртай байгаад байдаг. Тэгэхээр айгуу тийм туршилт их сонирхолгүй хин нэгний санаа бодлыг сонсох сонирхолгүй энэ ямар ингэ хэмжиж тэх юм биш гэх тэрийг айгуу хамгаалдаг. Зүгээр баг энэ асуулаа үзээр та нар мэдээлэл зөвлөлөд өгөө гэдэг. Тий. Наа чинь болцоо шууд одоо чинь энэ бол яг одоо чинь болдог кейсүүд очингууд л тий. Бидний асуумж боловсруулсан. Бидний арга зүйг гаргацсан гээл тэгэл та нар одоо мэдээлэл зөвлөлөөд одоо гэнэ. Тэгээд тэнгүүтэл ямар ч нэг туршаагүй асуумж яриад их. Тэгээд тэрийг яг за тэгвэл туршаад үзье нэ тэр арга зүйг ахин шалгаад үзье гингүүтэл зөндөө асуудал гарч ирж байна тий. Тэгэхээр энэ саяын одоо агуулгын хувьд анхаарах тийм үү агуулга гаргаж байхдаа асуумжаа зохиож байхдаа агуулгынхнууд аягүй сайн анхаарах. Хоёрдугаарт нь бол асуумжийг авах процессыг аягүй сайн тийм тэрний эргэн тойрондох асуудлыг аягүй сайн анхаарах. Гуравдугаарт нь бол туршилт судалгааг заавал хийж байгаараа тийм туршилт судалгаагүй битгий ерөөс судалгаа хийж байгаараа. Тэгээд магадгүй ингээд зарим тохиолдолд ингээд химэх гэж байгаад тийм бүр судалгаагаа ингээд чанаргүй болгоод үр ашиггүй зардалтай болох боломж бол аягүй их байдаг. Тийм учраас энэ дээр бол залхууралгүй тий чамбай одоо нээлттэй хандаж асуумжаа боловсруулж байгаараа гэж захимаар байна. Тэгээд асуумж бол одоо бид нар бол асуумж бол ер нь эзэж тийм амархан гарч ирдэг. Одоо ингээл бүх хүн адилхан ойлголттой байж байгаа л тий асуумж ингээ хамтрал боловсруулгууд. Тэгээд нэг хүн шиг ийн гэж байхгүй. Айгүй их нөгөө дебет болдог тий. Тэгээд тэр бол ерөөсөө асуумж боловсруул шатны айгүй энгийн процесс. Хугацаа арах ёстой, ажиллах ёстой тий. Тэгэхээр битгий залхуураараа чамбаа ажиллаараа нээлттэй хандаж одоо бусдыг аваас айгуу сонсож ажиллаараа гэж захимаар байна. За тэгээд таныг сая ярьжсэн чинь нэг юм санаанд орчлоо. Нөгөө компани имижийн хэсэг дээр нэг хэд хэдэн асуулт асууж болдог гэдэг хэлжсэн. Тэрэн дээр орж ирдэг бас нэг чухал асуулт бол net promoter score буюу манай хэрэглэгчний хэдэн хувь нь манай бүтээгдэхүүн үйлчилгээ бусдад очиод ингээд сайнаар яриад худалдан авах талаар ингээд сайнаар ярьж байгаа вэ гэдгийг бол компаниуд нэлээд сайн харж авч явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ net promoter score бол хүн мэдээж өөртөө таалагдсан учраас бусдад ингээд санал болгож зөвлөж байгаа тийм. Тэгэхээр тэрийг ингээд шалгадаг учраас бас айгүй чухал аргачлал. Тийм. Тэгэхээр тэрийг оруулж ирвэл ер нь зүгээр гэсэн. За тэгээд энэ дугаараар бид нар бол судалгааны асуулгыг хэрхэн боловсруулах талаар бол ярьлаа. Тэгээд үүнийгээ сэтгэл хангамжийн судалгаа дээр жоохон жишээтэй ярих гэж оролдлоо. Тэгээд манай дугаарыг хүлээн авсан сонсонд баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа. Тэгээд таалагдсан бахаа гэж одоо найдаж байна те. Дараагийн дугаараар удахгүй уулзлаа. Түр баяртай сонсогчдоо. Баяртай. Баяртай.